Гэхдээ одоо та бүхэнд юу үзүүлэх гэхээр энэ мэдээж шаазгаан мэдээ маань инхүү эхэлж байна. За одоо ингээд өөр үед болоотойгоо үйл явдлыг галт базаад үзвэл за би энэ мэдээгээд одоо icon цагийн манаас бүртгэдэг та бэлтгэдэг та бүхэн үзээг бол icon цагийн мань өөрөө хараад үзээрэй. Пүрв гараг буюу өчигдрийн хамгийн сүүлийн байдлаар бэлтгэсэн мэдээнүүд байгаа миний хувьд. За ингээд эхлэе. Би бэлтгэсэн чинь штэ та бүхэндээ хүргэж байгаа хүмүүсийн бэлтгэсэн мэдээ. Монголын үндэсний орлон нийтээр телевиз мэдээний хөтөлбөрийн талаас илүү буюу 52% Монгол Ардын нам дангаараа эзэлж байна. Шудраг сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс улсын хурлын 2024 оны сонгуулийн үйл явцыг ажиглалт мониторинг талаар мэдээлэл өглөө. Энэ нэлээд урчин тий. За тэгээд тус сүлжээний гишүүн байгууллага болох Globe International төв төрийн бус байгууллагын сурталчилгааны телевизийн мониторинг хийж, ингэхдээ Монголын үндэсний телевиз, үндэсний олон нийтийн телевиз, TV9, Монгол ТV, NTV, Eagle гэсэн 5 телевизийг хамруулсан байна. Дээрх телевизүүдийг сонгохдоо хэвлэлийн үрэлэн болон MMCG судалгааны байгууллагын гаргасан мониторинг суурилж олон нийтийн санхүүжилт ашигладаг хамгийн хүртээмжтэй орон дээр цацагдаг агаарын төлгөө ашигладаг үзэгчдийг рейтинг өндөр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх албан ёсны эрхтэй зэрэг шалгуурыг үндэслэжээ. За ингээд энийг та бүхэн уншиж чинь. За одоо энэ зургийг л та бүхэнд харуулах гэдэг байгаа шүү дээ. За 1-р 10-аас 16-ны үед Дорчханд Монголын үндэсний олон нийтийн телевизээр гарсан байна. Хүн намын. За оюун эрдэнэ Монгол Ардын нам, Отгонбаатар Үнэн бод зөв нам, Батялалт имхэтэ энэ нам чи юу лээ аав? Имхэтэ энэ чинь яг юуны нам блэ? Монгол хүний төлөө илүү. За мэдхгүй нэ. Тэгээд Бат сайхан хүн нам. За TV9 Бат шугар, Бямб цогт ман төвшин ардчилсан нам, номтой 2 үндэсний эвсэл билүүнч те. Монгол ичтэй ил оюун эрдэнэ Че намын Монгол Ардын нам энэ сайд нам юм шиг байна. Захирал нь өөрөө телевизээрээ гарах л байх л да. Луу гантмар арчилсан нам энэ учраас Монгол Ардын нам лувсан жамц. NTV оюун эрдэнэ Монгол Ардын нам гантмар арчилсан нам дөрж гад хүн нам лодоо самбуу арчилсан нам булгамаа арчилсан нам Eagle оюун эрдэнэ Монгол Ардын нам амар хэсэглэн Монгол Ардын нам номтой 2 үндэсний эвлэл гантмар арчилсан нам тэгээд лодоо самбуу арчилсан нам гэж байна. За нэг иймэрхүү байна. За дараагийн мэдээ. Овсод завхан дахь шилжилт хөдөлгөөний сонгуулийн үндч нөлөөлж болох уу хэмжээд байна. За нөгөөд үлдсэн зарцаагаа нүүлгээд эхэллээ дээ. За шудраг сонгуулийн төлөө иргэдний нийгмийн хяналт сүлжээнээс улсын хурлын 2024 оны сонгуулийн үйл явцыг ажиглалтын мониторинг талаар мэдээлэл өглөө. За нөгөө мониторинг төрөний мониторинг ч л явсан юм байна л да. За тэгээ сонгогчдын нийслэлийн сексуалтай холбоотой зарцааны асуудал яригдж энэ удаагийн сонгуульд ч ялгаагүй 2 тойрог буюу Увс хов Завхан аймагт хамгийн их шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Энэ тойргийн шилжилт хөдөлгөөнөөс сонгуулийн дүнч нөлөөц болох хэмжээнд байна гэж байна. Уул нь хууль дүрмээрээ бол сонгуулийн үед ямарваа нэгэн шилжилт хөдөлгөөнийг хоригддаг шиг санагдаад байх юм. За тэгээ өөрөөсөө мэдж байгаа юм байлгүй дээ. За нэг юм байна. Төрийн банкны харилцагчид бүгд 8 дахь Солонгос улсын 70 гаруй эмнэлгээр хөнгөлөлтөө өнөр үйлчлүүлэх боломжтой боллоо гэж байна. За энэ юун дундуур те бас сонгуулийн хар бараан юм дундуур энийг үзүүлье. Дундаж давхархыг дэмжигч төрийн банк 2022 оноос эхлэн харилцагчдын хариулт мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсролгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, багц үүслэг шинжилгээд хамрагдах дадлыг дэмжих зорилгоор эрүүл эргийн хадгаламж, эрүүл эргийн картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэ. Олмоор дотоодын болон олон улсын эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж харилцагчдаа тэдгээр эмнэлгүүдээр хөнгөлөлтөө өнөр үйлчлүүлэх боломжийг олгосоор байгаа билээ. Тэгвэл энэ удаа иргэд харилцагчдынхаа үйлчлүүлэх эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүгд 8 дахь Солонгос улсын Сөүл хотод Medical Advice эмнэлгийн зуулчлалын байгууллагатай хамтран ажиллах гэрээг үзгэллээ. Medical Advice эмнэлэг зуулчлалын байгууллага нь бүгд 8 дахь Солонгос улсад үйл ажиллагаа явуулдаг.
1-3 дугаар шатлалын нийт 70 гаруй эмнэлэг хамтын ажиллагаатай бөгөөд Төрийн банкны эрүүл иргэн хадгаламж эрүүл энгийн карттай харилцагчдад эдгээр эмнэлэг 20 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болж байгаатай онцлог юм аа. За хэрвээ та нар өвдөх юм бол энэ банкнд тавьсан өрөө төлж чадахгүй болохоор наал банк ч авах хэрчнөө. Тэгэхээр нөгөө талаас өөрт ч ашигтай, иргэнт ч ашигтай юу хийгээд байгаа юм байна да. Ажил. За сэрэмжлүүлэг. Дархангуул аймгаас Эрдэнэт рүү зорчих замын 23-24 дахь км-т нуралт үүссэн байна гэж шүү. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт дэвсгэр Дархангуул аймгаас Орхон руу зорчих чиглэлийн улсын чанартай 1001 дугаартай авто замын 23-аас 24 дахь км-т өнгөрсөн ширэн бороо орсны улмаас замын хөвөнд 200 м газар нуралт үүсжээ. Дархан төрийн өмчт хувийн компаниас ажлын хэсэг гарган нуралт үүссэн хэсгийг игнэ гэж замын хөдөлгөөн хязгаарлан засварын ажил хийж байна. Ийм жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зарцгийг аймгийн цагдаагийн газраас анхаарууллаа. Нурхаагүй ингэж нурсан байна шүү. Ингээд тажуугаар нурсан байна шүү. За. Хөвөө хэсгээр л нурсан юм байна. За. Тэгээд та бүхэн хөдөө орон нутг руу явах гэж байгаа аялал жуулчлалын сар эхэлж байгаатай холбогдуулан хөдөө орон нутг руу явах гэж байгаа бол та бүхэн маш сайн хурдаа тохируулаад аян замдаа эрүүл мэндээ сайн бодоод эрсдэлгүй явж очиорой. Монгол хүн сайн явж ирсэн үү гэж асуудгаас хурдан явж ирсэн үү гэж асуудгүй шүү. Танилцах гинүү. 2092-оос 2020 он хүртэл Монгол улсын хурлын сонгуулийн тойргийн хуваалт ба үр дүн гинэ. За ингээд та нарт тоон жишээгээр харуулъя. Яг их юм уушиг гэхээр томсгосон мажитор буюу нэг тойрог олон мандат хэлбэрээр явагдсан сонгуулийн 26 тойрогтой тойрог бүр 2-4 мандаттай хүн амын тоо 2,154,644 сонгуулийн насны хүн 1,202,704 нэгсэн жагсаалтад бичигдсэн сонгогч сая үздэнчтэй 1,85,129 санал өгсөн сонгогчдын тоо 95.6%, сая 37,392. Хүчинтэй саналын хуудасны тоо 975,149, 94. Тойрог аймаг нийслэл сонгуулийн орой 26, салбар сум дургийн сонгуулийн орой 351 гинэ. За. Хэсгийн тоо 1,569, сонгуульд оролцсон нам эвсэл 8, 882 эвсэл, нэр дэвшигчид 293, нам эвслээс нэр дэвшигчид 275, бие та нэр дэвшигч 18, сонгуулийн зардал 21 сая төгрөг, сонгуул явагдсан огноо 1992 оны 6 сарын 28. За. Энэ ингээд тоонууд нь багш шүү гэн те. За тэгээд улсын хурл 76, орон нутаг 52, нийслэл 24. За. Иргэдийн нийслэлийг чиглэсэн шийдэл хөдөлгөөн баг байсан цаг үеийн сонгуулийн тойргийн хуваарьт аймагуудын нэг мандатт ногдох сонгогчдын тоо дунджаар 13,992 байсан бол дүүргийнх 15,135. Өөрөөр хэлбэл энэ үед тойргуудын нэг мандат ногдох сонгогчдын тоо ойролцоогоор зөрүү нь 1,131 байжээ. Өмнө 2 мандаттай 22,027 сонгогчтой, нэг мандат ногдох сонгогчдын тоо 11,014, Хинтээ аймаг 3 мандаттай 36,422 сонгогчтой, нэг мандат ногдох сонгогчдын тоо 12,141, Өрөнгө аймаг 4 мандаттай 52,215 сонгогчтой, нэг мандат ногдох сонгогчдын тоо 13,054, Найрамдал, Налах, Багнуур, Дүүрэг 4 мандаттай 66,667 сонгогчтой, 66,666 байсан бол гоё шахгүй тий. Гоё байхгүй тий энэ тоо. Нэг мандат ногдох сонгогчдын тоо 16,667. График дээр хулгайнаар чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой. Энийг хараа. Ингээд ороод ингээд харна шүү. За 1992 оны сонгуулийн түн нийт сонгогчдын 57.1% санал авсан Монгол Ард Дэвсгалт нам улсын хурал
70 суудалтай, харин 31.1% санал авсан ардчилсан нам 5 суудалтай болчих. Энэ ихтэй айгүй тэнэгтэй. Юу гарч ирэнгүүтээ ардчилсан хувьсгалт хийж нөгөө нэг гөгшчүүдээ хөөж буулгангуудаа буцаад хувьсгалт намаа сонгогчдаг айгүй тэнэгтэй ардчилсан нам нь өөрөө гарч ирж чаддгүй. Энэ өстой сонин философи. Монгол ардын хувьсгалт намыг буулгах гэж жагсаалыгээд жагсаад тэр нүрдүнтэй болоод тэнгүүтээ дараа нь санал өгсөн чинь буцаад хувьсгалт намаа сонгоцсон. Энэ айгүй сонио. Ардчилсан нам нь өөрөө байхгүй. 1996 оны сонгуул 1 тойрог 1 мандат хэлбэрийн өгсөн сонгуулаа гэж 76 тойрогтой тойрог бүр 1 мандаттай хүн амын тоо 2,331,361 сонгуулийн насны хүний тоо 1,218,549 нэрсийн чагсаалтанд бичигдсэн сонгогч 1,147,260 санал өгсөн сонгогчийн тоо сая 51,182 хүчинтэй санал хуудасны тоо сая 10,157 тойрог аймаг нийслэл сонгуулийн ороо 76 салбар сум дүүргийн сонгуулийн ороо 332 хэсгийн тоо 1586 ойролцоол юм. Сонгуульд оролцсон нам эвсэл 5 нам 2 эвсэл нийт нэр дэвшигчид 302 нам эвслээс нэр дэвшигчид 267 бие нэр дэвшигч 35 сонгуулийн зардал 270 сая төгрөг пэ сонгуульд явагдсан огноо 1996 оны 6 сарын 30 энэ тэгтээ бүр амар юм биш үү. 96 оны сонгуул. За 92 оны сонгуулийн зардлыг бөөнөр харъя л да түрүүн чинь. 92 онд 21 сая төгрөгөөр сонгуул хийж ийсэн. Тэгсэн чи 96 онд 270 сая төгрөгөөр сонгуул хийсэн байна шүү дээ. Энэ арай тэнтний. За тэгээд сонгогчдын 47.7% санал авсан ардчилсан нам улсын хурал 50 суудалтай харин 39.9% санал авсан Монгол ардын хувьсгалт нам 25 суудалтай болжээ. Монгол ардын хувьсгалт нам одоогийн ардын нам Монгол ардчилсан нам ч нэг юу өстэй хамтарсан холбоо байсан биз дээ. Монголын үндэсний ардчилсан нам тэгэнгүүтээ Монголын социалист демократ нам байсан те. Бусад нам эсвэл бие даагч заавас бие даагч 14.4% байсан юм байна. 47-39.1% суудад авсан тон 50-25 нэг нь хэдсэн юм бэ. За 2000 оны сонгуул жижигэлсэн можитор буюу 1 тойрог 1 мандат хэлбэрийн өгсөн сонгуул 1996 оны сонгуультай адилхан. За хүн амын тоо 2,382,525 сонгуулийн насны хүн 1,364,862 нэрсийн жагсаалтанд бичигдсэн сонгогч 1,247,033 санал өгсөн сонгогчийн тоо 1,27,985 хүчинтэй санал хуудасны тоо сая 2,554 тойрог аймаг нийслэл сонгуулийн хороо салбар сум дүүргийн сонгуулийн хороо хэсгийн тоо 1601 сонгуульд оролцсон нам эвсэл 13 нам 3 эвсэл нэр дэвшигч 605 нам эвсэл нам эвслээс нэр дэвшигч 572 бие нэр дэвшигч 27 сонгуулийн зардал 400 сая төгрөг 2000 оны 7 сарын 2-нд 2000 оны сонгуул явагджээ. За сонгогчдын 51.5% саналаар Монгол ардын хувьсгал нам улсын хурал 72 суудал харин 24.1 суудал ардчилсан нам 1 суудалтай болжээ гинэ. Инара. Энэ бүр гомдмоор насан ардчилсан нам 1 суудалтай байсан юм шүү дээ. Чаваас 3 суудал ч юм уу. Энэ жил чи бас гайгүй байгаа юм байна. Жижигэлсэн можитор буюу 1 тойрог 1 мандат хэлбэрийн өгсөн сонгуул 1996 2000 оны сонгуультай ажиллаа. За тэгээ хүн амын тон 2,407,568 сонгуулийн насны хүний тоо 1,472,372 нэрсийн жагсаалтанд бичигдсэн сонгогч 1,279,516 санал өгсөн сонгогчийн тоо 1,51,812 хүчинтэй саналын хуудасны тоо 1,36,578
За тэгээд Тойрог аймгийн нийслэлийн сонгуулийн оройд 76, Салбар сум дургийн орой 332, хэсгийн тоо 1645. Сонгуульд оролцсон нам эвсэл 7 нам, 1 эвсэл. Нийт нэр дэвшигч 244, нам эвслээс нэр дэвшигч 229, бие даа нэр дэвшигч 15. Сонгуулийн зардал 696 сая 600 мянган төгрөг юм шүү те. Сонгуул явагдсан огно 2004 оны 6 сарын 27. За энэ ч бас сонгогчдын 48.8% саналаар Монгол Ардын хувьсгалт нам улсын их хурлд 36 судалтай, харин 44.8% санал авсан ардчилсан нам бас 36% судалтай болжээ. За ингээд бидагч бусад намын эвслээс 6.4 сонгогдсон байж шүү. 4 оны сонгуул юм байна штэ. За хоёулаа л 48.8, 48.8 юм байна. 2008 оны сонгуул томсгсон мажитор буюу нэг тойрог олон мандат хэлбэрээр өгсөн сонгуул. 1992 оны сонгуультай ижил нийт 26 тойрогтой, тойрог бүр 2-оос 4 мандаттай, хүн амын тоо 2,564,285. Сонгуулийн насны хүний тоо 1,607,000, 1,607,825. Нэрийн жигсаалт бичигдсэн хүний тоо 1,542,617. Санал өгсөн хүний тоо 1,779,448. Хүчинтэй саналын хуудасны тоо 1,160,326. Тойрог аймаг нийслэлийн сонгуулийн орой 26, Салбар сум дургийн сонгуулийн орой 332, хэсгийн тоо 1704. Сонгуульд оролцсон нам эвсэл 12 нам, 1 эвсэл. Нийт нэр дэвшигч 356, нам эвслээс нэр дэвшигч 311, бие даа нэр дэвшигч 45. Сонгуулийн зардал 7.2 тэрбум төгрөг. За тэгээд сонгогчдын 40% саналыг авсан Монгол Ардын хувьсгалт нам улсын их хурл 45 хүний судал аваад, харин 39.2% саналыг ардчилсан нам 28 судалтай болжээ. Тэгээд 70-та хүрсэнгүй шүү дээ. 70-т нь бас бидагч магч авсан юм байна шүү дээ. Тийм байна шүү дээ. За тэгэнгүүтээ 3 бидагч нам эвслээс аваад 28 судал ардчилсан намаас аваад тэгээд 45 судал Монгол Ардын хувьсгалт намаас авчээ. За 2012 оны сонгуул холимог хэлбэрээр өгсөн анхны сонгуул мажоритор ба пропорционал хослуулсан хүн амын тоо 2,801,136. Сонгуулийн насны хүний тоо 1,882,035. Нэрсийн жигсаалтанд бичигдсэн хүний тоо 1,840,824. Санал өгсөн сонгогчийн тоо 1,238,537. Хүчинтэй саналын хуудасны тоо 1,238,537. Гэхдээ сонгогчдын тоо 67%. Айгуу баггүй шүү дээ. Тойрог аймгийн нийслэлийн орой 26, Салбар сум дургийн сонгуулийн орой 333. Хэсгийн тоо 1,905. Сонгуульд оролцсон нам эвсэл 11 нам, 2 эвсэл. Нийт нэр дэвшигч 544, нам эвслээс нэр дэвшигчид 518, бие даа нэр дэвшигч 26. Сонгуулийн зардал 16.8 тэрбум төгрөг. Сонгуул явагдсан огно 2012 оны 6 сарын 24. Энэ хараа. Энэ жагсаалтанд байгаа нөхдөд одоогоор бол энэ жагсаалтны нөхдөд л байна л да. За тэгмүүд одоо томсгосон 26 торгоос 48 нэр дэвшигч сонгогчдын 33.5% саналыг авсан Монгол Ардын нам 17 судал авсан бол 34.2% саналыг авсан ардчилсан нам 25 судал, 17.9% саналыг авсан Монгол Ардын хувьсгалт нам 3 судал авсан. Харин намын жагсаалтаар сонгогдох 28 нэр дэвшигчийг намууд авсан саналын хэмжээгээр дүүцгэж хэмжээгээр хуваажээ. Тэгээд түрүүн нөгөө намын жагсаалтаар орж ирсэн нөхдүүд байсан шүү дээ. Хараа. Энергийн зориг намаас оюун Дэмбэрэл гэдэг 2 хүн орсон байна. Хувьсгалт намаас
Улаан гэдэг хүн байна, Батцэрэг гэдэг хүн байна, Сонирнбэл гэдэг хүн байна, Баасан Сэлэн гэдэг хүн байна, Баасан хүү гэдэг хүн байна, Цолмон Оюунбаатар гэж байна. Монгол ардын намаас Сүү Бат бол Духнагийн хөрөлсөх, Дэмбэрэл, Инх Төвшин, Лүндэ Жанц, Нэмдэр, Жинх бол Содбаатар, Инх баяр Саран гэрэл бүгд тулгаачд. Ардчилсан намаас Алтан уяг, Инх бол Тэмүүжин, Сайхан бэлэг, Эрдэнэбат, Төвдөндөрж, Бурмаа, Баяр сайхан, Гончигдорж, Батчимэг бас буу хулгайчд. Гэхдээ хулгайчд гэж дөө нэг эн тэндээс баримт гарч ирээд одоо хулгайчд гээд байгаа шүү өдрийг. 2016 оны сонгуульд томсгосон мажитор үе нэг тойрог олон мандат хэлбэрээр өгсөн 1992 2008 оны сонгуультай ижил. За, хүн амын тоо 3 сая 500 доохоо бишээ солиорч 3 сая 57778. Сонгуулийн насны хүний тоо 1,998,823. Нэрсийн жагсаалтанд бичигдсэн сонгогч 1,911,047. Санал өгсөн сонгогчийн тоо 1,406. 1,406,123. Би одоо нэг тоог ингэж уншдаг хүнээс сурч буруу сурчжээ. За яах вэ? Тэгээ 73.6% хувийн эрсдэлтэй байсан юм байна. Сонгуулийн өмнө хүчтэй саналын үзсний тоо 1,400,123 100%-ийн санал өгсөн саналын бүгд 100% хүчинтэй байсан юм байна. Тойрог аймаг нийслэл хороо 22, салбар сум дүүргийн сонгуулийн 339, хэсгийн тоо 198, 1998, сонгуульд оролцсон нам 12, нам 3 эвсэлт, нийт нэр дэвшигч 498, нам эвслээс нэр дэвшигч 429, битагч 69, сонгуулийн зардал 15.5 тэрбум төгрөг. Сонгуул явагдсан ороо огно 2016 оны 6 сарын 29. За энэ бол зүгээр л гэж. Энэ ч та яриад хэрэггүй үстэй тий. За одоо айл нам яаж ялсан малсан гэж байдгүй юм байна үн дээр. Энэ одоо ингэж л харах юм байна тий. За энэ ч бас Монгол ардын нам 72 суудал авчдаг үлээ тэгж л санагдаад байна. Хувьсгалт нам бас нэг 5-6 суудал аваад тэгэл дууссан санагдаад байна. За томсгосон мажитор уу нэг тойрог олон мандат хэлбэрээр өгсөн 1992 2008 2016 оны сонгуультай ижил. Хүн амын тоо 3 сая 20 оны сонгуульчтай өнгөрсөн 3 сая 57,778. Сонгуулийн насны хүний тоо 2,131,171. Нэрсийн жагсаалтанд бичигдсэн сонгогч 2,624. Санал өгсөн сонгогчийн тоо 1,475,892 хараа 2 сая хүн санал өгөхөөс 1,500 гэдэг чинь бараг 17% биш ээ ч бараг 27% нь байхгүй 30% нь байхгүй. Тэгэхээр та нар одоо тэгээд өөрсдөө юу саналаа өгөөгүй ийм тийм гэж уццгаах хэрэггүй л юм байна. Сонгуульд оролцсон нам эвсэл 13 нам, 4 эвсэл, нийт нэр дэвшигч 606, нам эвслээс нэр дэвшигч 495, битагч 121. Сонгуульд явагдсан огноо 2016 оны 6 сарын 24. За эртний үед юм байжээ. 18-наас 25 насны залуучууд 62% эрсдэлтэй. Тэгээд 20-40 насных нь 69, 41-ээс 55 насных нь 83. Тэгээд 58-аас 56-аас дээш насных нь чинь 78 юм байна. Одоо тэгээд ийм байх та нар өөрсдөө тэгэл эми өөнөр ээж аваа хичээрээ сонголтоо хийлгэчээ. Тэгээд одоо ийм ч байна, тийм ч байна гэж солиорох хэрэг байхгүй юм байна өө. Сонгогчийн 40% сантыг бас Монгол ардын хувьсгалт Монгол ардын нам улсын хурал 62 суудал, харин 24 саналыг авсан ардчилсан нам 11 суудалтай болжээ. Хараа 62.11. За ийм байна. За ингээд ер нь та бүхэн сонирхолтой байх болов уу гэж хүүднээс ерөнхийдөө энэ удаа сонгуульд өгч байгаа болохоор өнгөрсөн сонгуулиудын бүх нөгөө нэг юуг нь орууллаа. Болж өнгөрсөн
сонгуулиуд явагдсан систем болон Huawei-тэй эрсцийг нь л голцоо та бүхэндээ хүргэхийг хүслээ. За тэгээ та бүхэн энэ жилийн сонгуультай идэвхтэй оролцоорой гэж хэлье. Тэгээд одоо айлч намыг тэмцэн яг уу хин ч нэгээ тэмцсэн яг харин нэгнийгээ бити зодж чалаад байгаа чи. За төсөөлийн мэдээ зогтгөрл гэдэг хүн мансууруулах согтуугаар жолоо барьсан шалгуулгаас зайлсхийхэн үйлдэлээ. Шалгуулгаас зайлсхийсэн үйлдэлээ дахин гаргавал 20 хүртэл ял шийдэгнэ гэж. За Төв аймгийн эхлэмшиг Төв аймгийн хэмжээнд төлөвлөгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг гэмтэргийн гаргал шийдвэрийг ямар байгаа талаар улс аймгийн прокурорын ерөнхий газар зогтгөрөлтэй ярилцлаа. Энэ хүнтэй ярилцлага хийсэн байна л да. За тэгээд энэ чинь ингээ бүтэн ярилцлага нь багш шүү байна. Тэгээд энэ ярилцлагыг та бүхэн өөрсдөө ороод үзчих. Би яг өөрөө бол ядраад байна. За тэгээд нэр дэвших энэ жилийн сонгуулиар нэр дэвшиж байгаа хүмүүсийг харъя. 1340 хүн нэр дэвшээд 669 тойрог байгаа. 371 намын жагсаалтанд бүртгэгдсэн 21 намын өвсөл 42 бие дагч байгаа. За ингээ 11 жагсаалт гинэ. За яах вэ? За одоо тэгээ яах вэ? Ингээд та бүхэн ингээ өөрсдийнхөө тойргийг мэдчихвэл ингээд ямар нэр дэвшгийг хүн мэджүүл. За эхний тойрог Уранга Баян онгор 9 мандаттай 1-р тойрог, 2-р тойрог Говалтай цохон увс гээд 3-р тойрог, 4-р тойрог 5, 6 гээд 7 гээд за 8 бол манай Баян зүрхэлтэй. Тэгээд ингээд нэр дэвшигчдгээ харангууд бүгдөө гараад ирнэ. Одоо арчилсан намаас гихтэл Түмэндэн дэлгэрийн бат цогт Гамболтын болор Маамаярын тулга цагаан өгний жаданба Гамболтын ууган цэцэг гүн намаас Пүрвсрэнгийн наран баяр очир сүрийн цэцэг бол Ганбаатарын Баттур Дорж лавгийн бат цэцэг буян догтгийн алимаа. Монгол ардын намаас Жигжид сүрэнгийн чүмбүрэн их таймны бат амгалан Хөрлбаатарын булган туяа Батмөрийн инх баяр Нацхийн баяр мөнх. За энэ хууль 100 сайд инх баяр байна миний мэдгээс. Энд чи халамжийн сайд байсан булган туяа Бат амгалан юу ч хийсэн өмнө Жигжид сүрэнгийн чүмбүрэн чи энэ бол нийлэгний маш сайн эмчээс одоо улс төр дараа тэргүй хүн болсон байх. Нацхийн баяр мөнх жоох манай засаг даргалтай одоогийн. За. Ийм бай. За одоо тэгээ нэг танилцуулсных одоо тэгээ Баян зүрх дүргээ тэр чигтэн танилцуулъя да. Манай найруулагч Дургуун нөрөлийн хэсгийг хасаа хийчаарай. За үндэсний эвсэл Баяр болтын жаданба Бат дэлгэрийн эрдэнэ баяр Пүрв цэрэнгийн инх цэцэг Цэндийн мөнх цэцрал. За иргэний зэрэг ногоо нам Буян дэлгэрийн нандин эрдэн Жамсран жавын бат сүх энэ гавьяад бат сүх гэж шаарлаа шүү дээ. Гавьяад шаардсан болсон шүү дээ. Дандин сүрэнгийн мөнх цэцэг Гэндэн сүрэнгийн ган зэрэг инх жаргалын од баяр Эх орон нам Цэнд дөржи алтан цэцэг Сүхбаатарын Батбол Дэндвийн сандаг сүрэн Шарав усрын ханц сүрэн болиочтэй на шар дээрээ над ингэж оруулж байгаа юм бол яаж на шар дээр цагаа өгсөн бол тэр цагаан дээрээ хар хүрээ хийчих тэгвэл нэр чин тодрно шүү дээ. Нүд өвдөхөд байх. За бүгд найрамдах нам манай жөргөл сайхангүй нам байна. Готмын бат толгол усан доржийн бат баяр Эрдэнэсэнгийн сүнжидмаа баяр сайхны ган чимэг Эрдэнэтийн амар мөнх. За Монголын социал демократ нам Байгаль эрдэнэ ариуна Цэрэн ташийн олон баяр Шагдар сүрэнгийн төгс баяр 1996 онд нөгөө нэг үндэсний арчилсан нам Монголын социал демократ нам нийлж байгаад юу яаж хийсэн штэ. Нэг удаа судал авч үлдчихсэн штэ эвслэн. Иргэний хөдөлгөөний нам Дашцэрэнгийн төгс баяр Амар төвшгийн болор хэдэн Гомб гүрийн ундрам Баасан доржийн алтан зул Нэмдэрчин сод цэцэг. Энэ чинь голдан эмэгтэй хүмүүс байдаа. Тийм чи нөгөө нэг өөрөө Монгол хүүхдийн төлөө илүү зөвхөн хүүхдийн төлөө юу вүлээ? Дандаа эмэгтэйчүүд нэр дэвшиж байгаа. Энэ нэрээ тийм байсан шүү. Монгол консерватив нам. Улаанбаярын хос баяр. За. Утганбаярын ариун туяа. Эрдэнэ очрын их болт энэ удаа надаас дүү хүүхд байна та. Үнэн ба зөв нам. Нөгөө нэг тарвгын нам. Намхаа давгийн Тэмүүжин, Чулуунбаатарын Сугар сүрэн, Цэдмаа жавын Баттөрж, Чулуунхүүгийн Ууганбаатар, Цэрэн жавын Лаачин сүрэн гэж унших байх те.
Эргчлөө эвсэл нам. Бат учрын цацрал. Дэлгэр Батын насан баяр. Сэрчин доржийн Бямба. Ёо Бямб гинэ. Баяр магнагийн 50 баатар энэ бас надаас дууг хулгайч байгаад хулгайч бишээ хүнл юм л та. Иргэдийн оролцооны нэгдэл нам. Энд чинь оюун гэрлийн нам байх шиг байсан те. Бат хоёрын ариун заяа. Даш цоодлын ханцран цог бадрахын Батболд түүчин 5-ын дорж хотов Бат Эрдэнэ цэрэн лам гэсэн 5 хүн байгаа юм байна. Сайн ардчилсан иргэдийн нам. Йоо ямар урт нэртэй нам бэ? Нохойж өвийн Батболд нохойж ов. Баяр сайхны чимэг сайхан. Инх болдын мэрэгэн шагаа. Эргчлөө хэрэгжүүлэгч нам. Зөрөгтийн отхон баяр. Бастын зөрөг баяр. Энэ хоёр зураггүй юм биш үү? Ард түмний олонх засаглал нам. Ванлуугийн дүгэрмэ нэргүүн инхээ. Эрдэнэтийн Экватор аюушийн долгор донгийн Төмөр Батар. Батболд шин нэгдсэн эвсэл шудраг иргэдийн нэгдсэн эвсэл биш те. Шин нэгдсэн эвсэл юм уу? За мэдхгүй. Болдын ганц тулаг Ядамсрынгийн Батхүү Эрдэнэ чимгийн инх зураг Гүрдөрчийн Бат хоёр инх туяагийн Эрдэнэ туяа. Шин нэгдсэн эвсэл юм биш үү энэ нам. Би өөр намтай андуурж байна. Ард түмний хүч нам. Ёо ямар амар нэртэй намууд байгаа би. Баталгын Батбаатар алтан авдрын ирээдүй зоригтын ханд тагимдмын сүнжидмаа аюур сайхны бат жаргал Монгол хүний төлөө нам. Энэний нэр нь таалагдаад байгаа юм да надад. Алтан үеийн тэгш баяр дорж хотын отхон баяр. Алтан үеийн мөх туяа дор чандын наран туяа. Тэгээд бидаа нэр дэвшигч Гамболдын Батболд ганцаараа юм байна штэ. За ингээд жишээлбэл манай арчилсан жишээлбэл солиорох гэж байна одоо энэ арчилсан гэж энийг харж байгаа тэг солиорох гэж байна одоо жишээлбэл манай одоо Баян зүрх дөрөвт нэр дэвшиж байгаа хүмүүс юм байна. Улсын хурлын 8 дугаар дөрөвт нэр дэвшигчдийг та бүхэнд нэгийг ч үлдээлгүй танилцууллаа. Дэвшиж байгаа, сонгож байгаа та бүхэндээ амжилт хүсье. За ингээд үгээр манай шаазгаа мэдээ өндөрлөлөө. Ортормайгаа хэсэгчлэн авч хойдормайгаа энэ дуг тавья төгсгөлт нь албан тасалгааны цонхоорч юм уу найруулагчаа эсвэл юг тавья бидний ярин шинг дуг тавья хоёр идэхгүй хоосон хонохгүй